Дараагийн мэдээлэл танилцуулъя. За сүүлийн үед Тайваны хоолойн нөхцөл байдал, за аюулгүй байдлын нөхцөл байдал ихээхэн одоо хүндэрч байгаатай холбоотой Тайванийн зүгээс өөрийн батлан хамгаалах төсөв зардлаа нэмэгдүүлэх ийм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За тэдний зүгээс бол нэмэлтээр 40 тэрбум одоо ам долларыг батлан хамгаалах зардалтаа зарцуулна. За энэхүү одоо гол батлан хамгаалах зардалтаа зарцуулж байгаа мөнгө хөрөнгө нь дийлэнхтэй хятадын одоо өсөн нэмэгдэж байгаа түрэмгийлэлээс сэргийлэх, тогтоон барих ийм зорилготойгоор бол энэ одоо үйл ажиллагааг явуулах болсноо мэдгдсэн. За энэ талаар бол 5 гарагт зарласан байна. Вашингтон Постод нэг өдрийн өмнө нийтлсэн энэхүү нийтлэлд ерөнхийлөгч Лай Чинтай мэдэгдэхдээ энэхүү зардлыг ардсан Тайваныг хамгаалах зорилготой. За мөн Тайваны цэргийнхэн 2027 он гэхэд хятадыг тогтоон барихын тулд өндөр түвшний бэлэн байдалд хүрэхийг зорж байгаа гэдгийг нэмж мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын тагнуулын одоо тайланд мэдгдснээр 2027 он гэхэд хятадын цэргийн хүчин чадал одоо Америкийн нэгдсэн улстай дүүхийц. За ялангуяа энэхүү бүс нутагт бол ихээхэн хүч чадалтай болон за ингээд 2027 он гэхэд Тайваныг цэргийн хүчээр эзлэх боломжтой гэсэн ийм тайлангууд гарч байгаа. За үүнтэй холбоотойгоор ийхүү одоо Тайваны зүгээс энэхүү шийдвэрийг гаргаж байгаа бололтой. Лав гарагт Бээжинтэй холбогдуулан ерөнхийлөгч Лай Чинтай мэдэгдэхдээ Бээжингийн зүгээс ардчсан Тайваныг хятадын Тайван болгохыг оролдож байна гэж буруутгасан. Үндэсний аюулгүй байдлын талаар буулт хийх боломжгүй Лай Чинтагийн хувьд хэвлийн баг хурлаар хэлээд түрэмгийллийн өмнө буулт хийх нь боолчлоос өөр зүйлийг авчрахгүй гэж хэлж үндэсний бүрэн эрхэт байдал, эрх чөлөө, ардчлалын гонт үндэс зүйл бол Тайваны үндэсний суур үндэс гэж хэлээд засгийн газрын зүгээс бодлогоо танилцуулсан. За засгийн газрын тоо баримтаас гарахад Тайваны батлан хамгаалах төсөв 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 332% хүрэх бөгөөд энэ нь 2009 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. За мөн Лай Чинтагийн тэргүүсэн засгийн газар 2030 он гэхэд батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүргэх ийм зорилтыг тавьсан. Тайваны батлан хамгаалахын сайд Wellington Q хэлэхдээ 125 их найт Тайван доллар буюу ам доллар шилжүүлэхэд 40 орчим тэрбум ам долларын өртөгтэй олон жилийн туршид хэрэгжих багц Тайваны төлөвлөгөөг бол хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол хамгийн чухал түнш болох Америкийн нэгдсэн улсаас шин зэвсэглийн тоног төхөөрөмж тогтолцоо систем худалдан авахд бол ашиглагдана. За уг төлөвлөгөө нь Вашингтонтой хийж буй тарифын хэлцээтэй холбоогүй гэдгийг ерөнхийлөгчийн зүгээс онцолсон. Тайваны ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улстай тогтоосон харилцааг бат бөх гэж нэрлээд Тайпай Вашингтоны хоорондох харилцаанд итгэлтэй байгаа гэдгийг хэлсэн. Тайпай дахь Америкийн дефакто элчин сайд Рэймонд Грейн уг алхмыг сайжааж Вашингтоны зүгээс Тайваны одоо тогтоон барих чадварыг бэхжүүлэхэд шаардлагатай тэгш бус чадахыг хурдан олж авахд бол дэмжлэг үзүүлнэ гэж мэдгдсэн. За сүүлийн үед түрүүн дурдсан Хятад улсын зүгээс ерөнхийдөө Хятадын цэрэгэн мандалтыг авчрах юм бодлогыг бол баримталж байгаа. За Хятадын коммунист намын зүгээс Хятадын коммунист нам байгуулагдсаны ой буюу бүгд найрамд Хятад ард улс одоо тунхаглагдсан 100 жилийн ойгоор бол Хятадыг бүрэн нэгдэх, өөрөөр хэлбэл алдагдсан нутгаа өөртөө нэгдэх ийм зорилго бол тавьсан байгаа. За энэхүү зорилт нь 2050 он гэхээс илүү 2027 он гэхэд бүрэн энэхүү зорилтонд хүрэх боломжтой гэж Америкийн нэгдсэн улсын зүгээс үзэж байгаа. За яагаад гэвэл сүүлийн үед бүгд найрамд Хятад ард улсын зүгээс батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулсан. За мөн Тайвантай холбоотой асуудалд бол Тайван өөрийн зүгээс Хятад их газрын Хятадтай нэгдэхгүй тохиолдолд хүч хэрхлэх боломжтой гэдгийг үүсэхгүй байгаа. За үүнтэй холбоотойгоор бол асуудал нөхцөл байдал хүндэрсэн. За мөн Тайваны эрг орчинд бол Хятадын цэргийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор ийхүү Тайваны зүгээс батлан хамгаалах зарлаа нэмэгдүүлэхэд анхаарч за өөрийн одоо хэрэгцээтэй цэргийн хүчин чадвараа бий болгоход анхаарч байгаа нь энэхүү одоо мэдээлэлээс ажиглагдж байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.